Сайн байцгаана уу. За тэгээд бүгдээрээ өнөөдрийнхөө үгийн цагаар хэрхэн удирдагч бэлтгэдэг вэ гэсэн сэдвээр үзье. За тэгээд би та бүхэнд нэг зохиолч Роберт Клинтоны хэрхэн удирдагч бэлтгэдэг вэ гэдэг ноос бас давч бас хуваалцгаулна. За бурхан удирдагч хүнийг амьдралынхаа туршид бэлтгэдэг. Ерөөсө төрсөн цагаас нь ахуулаад ер нь бэлтгэдэг гэсэн үг. Тэгэхээр бид бол үйлчлэлдээ анхаардаг, харин бурхан бидэнд өөрт маань анхаардаг байна. Бидний хэрхэн төлөвшөж өсөж байгаад илүү анхаардаг байна. За тэгэхээр бид үйлчлэлээсээ илүү хэн болж төлөвшөж хэрхэн өөрчлөгдөж байгаа нь илүү чухал байдаг. Тэгэхээр бид нар хүмүүст хэдий үйлчилж байгаа ч гэсэн хүмүүс бидний үйлчлэлээс илүү биднийг өөрсдийг нь хэрхэн хайрлж халамжилж байгаа, хэрхэн даруй төлөв байж, тийм ээ, тэднийг сургаж анхаарч байгааг үнэлдэг байна. За тэгэхээр бурхан биднийг удирдагчаар бэлтгэхдээ суур бэлтгэл тавьж өгдөг. Өөрөөр хэлбэл бага наснаас эхэлж биднийг бэлтгэдэг байна. Өөрөөр хэлбэл бидний бага нас, гэр бүл, өссөн орчин, боловсрол, ахуй соёл, за тэгээ бидэнд тохиолдсон үйл явдал гэд бүх зүйлээ дамжуулан бурхан ажиллаж байдаг. Биднийг бэлтгэж, сургаж байдаг юм байна. За тэгээ хүн төрсөн цагаас эхлээд түүний амжилт бүтлгүүтэл хүртэл түүний зовлон туулсан байдал, гачигдж дутагдж байгаа гэхэд бүхэл зүйлийг бурхан хамааруулж, тооцож биднийг түүгээр дамжуулан сургадаг байна. Бурхан бидний зөвхөн ур чадвар, авьяас чадварт бус, харин бидний яг зан чанарт бас анхаардаг. Тэгэхээр жинхэнэ удирдагч болж төрдөггүй, гэнэт бий болдоггүй. Энэ бол бурхан түүнтэй ажиллах урт хугацааны үйл явц байдаг. За тэгэхээр хүн өөрөө мэдээж өөрийнхөө удирдагч болно гэдгийг тэр болгон мэддэггүй. Ялангуяа бага насндаа бол ерөнхийдөө бурханы дуудлага хүслийг бол тэр болгон мэддэггүй, ойлгодоггүй. Харин дараа нь эргээд харахад бүх зүйл утга учиртай байжээ гэдгийг бид хардаг. Жишээлбэл Библиэлд Мосе Египтийн ордонд өссөн, тэгээд удирдлагын ухаанд боловсрсон, дараа нь цөлд хонь хариулж амьдэрсэн. Энэ бүхэн эргээд Израильчуудыг Египтээс чөлөөлөн гаргаж удирдахад нь нөлөөлсөн. Йосеф ах нартаа худалдагдсан, шоронд байсан. Тэгээд хожим ордонд Египтийн ордонд Египтийг удирдах хоёр дахь хүнээр томилогдож ажилласан байдаг. Тэгэхээр түүний бага нас нь, өсвөр нас нь түүнийг удирдагч болоход бас бэлтгэл үе байжээ гэж харж байна. Тэгэхээр бурханы хувьд бидний амьдралын юу ч дэмий хоосон өнгөрдгөө байх нэ. Бурхан бүх зүйлийг тооцож байдаг. За эндээс суралцах зүйл бол эргээд бид нар бага нас, өсвөр насныхаа тэр удирдагч болон үйлчлэгч болон бэлтгэж байгаа тэр суур бэлтгэлийг харахтаа бид өнгөрсөндөө харамсах шаардлагагүй гэдгийг ойлгодог. Яагаад гэвэл бурхан бүх зүйлийг тооцоолдог. Бидний амьдралд тохиолдсон, бидний туулсан тэр л амьдралаар дамжуулан бурхан биднийг удирдагчаар бэлтгэдэг байна. Тийм учраас бид өнгөрсөндөө туулсан тэр зовлон, гачигдал, бидний хохироосон хүмүүсийг үзэн ядахгүй байх хэрэгтэй. Бид амьдрал зовлонгоос суралцах хэрэгтэй. За тэгээд залбирая. Эзэн та биднийг өнөө хүртэл сургаж, бэлтгэж байгаа танд баярлалаа. Та одоогийн үйлчлэлд байна биднийг сургаж, биднийг төлөвшүүлж байгаад баярлалаа. Эзэн өнөөдөр ч гэсэн биднийг та төлөвшүүлээрэй. Есүсийн нэрээр танд даатхан залбирлаа. Амен.